Кофений үнэртэй дулаан яриа, энгийн сэтгэлд дотн түүний амьдралын түүх, бодол сэтгэл туулж амссан сургамжийг хамтдаа мэдэрч сонсъё. Энэ бол Radio and Coffee. Таныг сэргээж, урам зориг руу хөтлөх цаг эхэлж байна. Эхлэв. За одох бод. За явсаа. За сайн байцгаана уу? Гэр бүлийн радиогийн эрхэм хүндэт сонсогч та бүхэндээ энэ өдөр ийм мэндийг хүргэе, энэ цагийн мэндийг хүргэж байна. За Radio and Coffee маань хөдөөнөөс та бүхэндээ наадмынхаа цоо шинэхэн дугаарыг хүргэхэд бэлэн болсон байна. Бид нар өнөөдөр Гамбаах дээр ирсэн. Хамтдаа зунслахын тухай, хөдөөний амьдралын тухай, сонир сайхан хуучлахаар ирсэн байна. За сайн уу Гамбаах? Сайн байна. За сайхан зусч гинэ хөө. Сайхан зусч. За сайхан ган тайлгдаа сайхан байна те. Харин тооцоолсноос арай өөрөөр бороо ороод хойлооч юм. За Radio and Coffee маань хурж байгаа. Тэгээ Radio and Coffee мэдээж ойлгомжтой. Манай гэр бүлийн радиогийн бүтээгдэхүүн болох Radio and Coffee-г бид зочдтой барьдаг. Гамбах кофе ууж байгаа юм ер нь. Хаяа. За сайхан. Тэгвэл Гамбахтай сайхан кофе нэр жигнэ. Өнөөдөр би өөрийнхөө гараар сайхан. Гамбах ер нь энэ аваар энэ жил бороо орсонгүй юу? За баг ер нь 2-7 хоног юм орсонгүй шүү. Оо 2-7 хоног өмнө орсон юм уу? 6 сарын 1-ний явцаа нэг жоохон цасмасаар жоохон хүйтэн бороо орсоод. За. Тэрний чигээр нэг жоохон огоороод байсан. Ер нь сүүлийн нэг 10-аад хоног ер нь гандах шинжтэй биш юм. За дараа өнөөдөр сайхан бороо орж байгаа шиг байна те. Гэтэ ер нь ийм намуу сайхан бороо чинь сайхан бэлчээрч сайхан байдаг сте те. Ер нь бол тий. Нэг хичтэй ороод ивэл бас тийм явах те. За. Би бас кофегаа сайхан Шиврээ бороо чинь тэгээд гадрыг сайхан чийгдээд битрхэн арай дээг юм да. яг тийм шүү те. За Гамбах та ер нь энэ хавар сүүлийн хэдэн жил тусч байгаа юм бэ? 31 жил тусч байна. 94 оноос хойшсон уу? 94 оноос хойш. Тэрнээс өмнө болохоор ер нь горхинд байсан энэ туудынхаа голын ард байсан. Хүүхэд байгаасаа л Ер нь л тэгээд энэ хүүхдтэйгээс би ч одоо надаахын ургуу тэгээд надаахын дээр бас жанчуулангийн бордын даваа их багмад хүйс толгой гэдээ бас хүүхдээс тэнд өнгөрсөн. мал дээр. Сургууль сурангаа тэгээд тухайд нэг манай эмээ хөдөө байсан тэгээд эмээ дээрээ. За. Хөдөөнийх нь ч одоо бороог бол одоо их л бэлгшээн үстэй. Тэгэн штэ. Бороо ус ирэл орж илээвэл Монгол ч өөрөө хөрх юм их хуурай. Бороо орж илээвэл их зүгээр тий. Тий нөгөө. Одоо чи нөгөө хөдөө хүүхэр борооноор ирдэг гэдэг шиг радиогийнхэн ч одоо бүгд хөдөө яваад байна уу? Ийм нэг. За та надад хураач урч. Хөдөөний хүн бороонд сайхан биз. За би ч гэсэн одоо таныг одоо тавьчихаар одоо би тавихгүй бол одоо болохгүй л. Тавьчих яа. Тэгээ та одоо хичнээн тооны мал хөөтэй үзээд байна. Манай мал цөөхөн нэг 200-300 тонн ямаатай. Цөөхөн. За. Ороо үхэр байна. Өвөл гайгүй. Энэ үйл ястаа өнгөрдөг бол сайхан үйл боллоо. Их дулаахан байсан тий. Дулаахан байлаа. Би ч одоо яг хөдөө 80 оноос хойш гарсан байгаа шүү дээ мал дээр. Хэдэн жил болчихсон бэ? Бараг 30 гаруй 35-6 жил болчиход ийм дулаахан үйл үтсэнгүй. Их хүнтэй их дулаахан л. Харин тий яг тийг санагдсан. Гэтэ энэ жил харин 100 нэлээд орой дулаарж байна уу? Сэрүүхэн байгаад л тий. Хавар нэлээд салхитай сэрүүхэн. Саяхан л одоо 2 хоногийн өмнө дээлтэл бараг дааруулаад байсан шүү дээ. Харин тэгсэн тий. Тий. Өчигдөр уржигдөр л нэг жоохон халаад. Өнөөдөр энэ сайхан бороо ороод сайхан байна. Та одоо 30 жилийн өмнө за 40 жилийн өмнөтэй харьцуулахад малчтай амьдрал ер нь өөрчлөгдөж байна уу? Амьдрах юм маяг шал өөр боллоо шүү дээ одоо. Яаж амьдарч байна? Малчид ер нь хөдөө гарахад 89 оноос 2003-4 он хүртэл ер нь хөдөө бол ер нь гэрэл үзээгүй. нөгөө золын гэрэлт. Тий юу. Лааны гэрэлт тий. Таагаар. Тий яг үнэ. Чинь бас бараг их ховор болтдог байсан. Той чи нөгөө зах зээл ороод лаа олдохгүй. Нөгөө дотор төлж байгаа 100-ны гэрэлт л одоо гэрлэл байх нь шүү дээ бараг. Лаа тэгээд нэг манайхны лаач тэгээд олиггүй лаад хажуугаар урсдаг. Тэгээд нөгөө дэм бэрдэг. Тий. Дингээр тос хийдэг дэнтэй тий. Дингээр л бариад тэгээд
Сүүлдээ нэг ламп гээд нэг соляркаар тий. тэр чи бас их удаан суухаар муухай өнөртэй. Тийм санаж ин тэрийг санаж ин. Тий. Одоо айл болгон тогтоо гэрэлтэй болцсон. Айл болгон одоо энэ нарны тойл гэдэг юмыг одоо анх 2004 онд л манай харсан юм да. За. Энэ нэг одоо юу юм бэ? 1 метр 1 метртэй юм шиг байна те? Тий, энэ одоо 50 ваттын тойл гэдэг. Тухайн үед анх Теслэр орж ижсэн. Зөв. Одоо тухайн үед хангалттай байсан. Одоо ч нэг улам томроод л шүү дээ. Улам томорч. Юу залгадаг юм нэмэгдээд байна уу? Нэмэгдээд. Зөв. 220 гаргадаг. Одоо энэ чинь анхцсан зүгээр нэг тийм 12 моёр л гардаг байсан юм да. 15 инч нэг жижиг хар зурагт тэгээд нэг гэрэл асаадаг байсан бол одоо чинь утас цэцэглэнэ гэдэг. Бүх юм. За. Нөгөө хөлдөөгч. Бас хөлдөөгч яг байна. Тэгэхээр ч одоо нөгөө цагаан эдэмэд мах шилөө бас хадгалахад бас ихтэй тухтай болсон байна тий. Хүмүүс мал бодлохоо болоод байгаа сурагтай байгаадсан. Ер нь тань тэгж ажиглагдаж байна уу? Ер нь хүмүүс мал ер нь мал хойгоос жоохон хойшоо суугаад байна уу гэсэн юм. Гэхдээ манайх чи нөгөө хот руу юм ойрхон болохоор харин чи нөгөө хүмүүс ер нь адуу мал гэдэл ихтэй. Гэтэл боллоо одоо. Адуу мал гэд зунчин л одоо баахан адуучтай болж шүү дээ. Ер нь бол адуучин баахан адуутай баахан хөрштэй л болчих юм шүү дээ. Өвөл яах вэ цөөхөн байдаг. Нөгөө гүүс мүү бараас сүү айраг марг. Морь малаа яа. Зөв. Манай навар тийм байна уу тий? За. Ер нь аль мал нь ер нь голчлон байх юм. Бог мал байх юм уу, бод байх юм уу? Энэ навар. 2 жилийн өмнө их айхтар зуд болоод манай энд. Нилээ их цас ороод. Зөв. Тэгээд ер нь богоо ер нь мэдэн л хорогдуулсан шүү ер нь. Тэгээд төл мөлж аваагүй. Тэгээд ер нь богоос жоохон айгаад ихэнх нь ер нь бод гоцоод болж байна. Адуу хөрөл. Ялангуяа үхэр ихтэй болох гэдэг шүү дээ. Арай төвч юу яагаад вэ нөө? Арай л үлдэх нь их байгаад байна уу тий? Уу яг үхэр нь ашиг шимэн дээр юм дээ. Манайх чинь бас тий. Төрөө ойрхон болохоор чинь сүү сайдаас ааж өгнө нэ. Энэ үйлдвэрүүдэнд дилвж гэнэ эсвэл хуваарь л борлуулж гэнэ үү? Ер нь сүүнүүд сүү. Ер нь аль-алинаар хуваарч өгж байна, улс өдч өгж байна. Нөгөө нэг том үйлдвэрүүд те сүү мөний үйлдвэр. Зөв. Одоо манай одоо энэ доор манай багийн төв бий. Тэр багийн төв дээр нэг сүүний нөгөө танк гэж хэлдэг юм да хөргүүр, хуурай хөргүүр. Зөв. Тэрэн дээр аваад тэгээд тэндээ боловсруулад одоо ариутгах гэж юм уу? Монфреш үү? Тэр ирээд л аваад байдаг шүү дээ. Монфреш дээж сүү компанийн аваад байдаг юм байлээ те. Тэр ирж аваад. Тэр бас зүгээр юм тий? Тий. Бас тэгвэл хүмүүс бас их урамтай бас нэг бэлэн мөнгөтэй байгаад их юм да. Тий. Тэр чинь нөгөө 3-5 хоногийн дотор юу нөгөө дансанд мөнгө орж ирээ. Сайхан. За. Тэг манай энэ авч одоо тэгээд сайхан хангаан бүс. Тий. Мод юутайгаа ойрхон голтойгоо. Манай энэ авч яг одоо ингээд манайхаас урагшаага модгүй болоод эхлэн штэ. Шиг юу? Тий урагшаа. За. Манайхаас хойшоо мод нь улам илүү өтгөрөөд явна. Одоо ингээд хойшоо ингээд тэрэлж нөгөө 3 баян ингээд өтгөрөөд явна. Ашиг шимийн хувьд. Харин тий ашиг шимийн хувьд хон яма ер нь сайн ашигтай юм. Ялангуяа ямаа жоохон ноолуур гэдэг илүү ашиг нь байна. Тийм шүү дээ тий нэрээ. Хон ч гэсэн одоо 100-ны юугаар бас борлуулад. Аймаг тохны. Хөрх аяхтай болсон. За хөдөөний айлууд маань бас кофе уудаг болсон сурагтай байсан. Тий. Манай энтхийн айлууд чинь тэгээ хооролтой. Гэхдээ ер нь айлууд юу энэ цай чанжахаар кофе гэх. Мерсер бас хийж өгöd. Уудаг болсон. За ямар юм манай кофе? Манайхны энтхийн кофе ихэнх нь юу дөө? Нөгөө цаастаа нөгөө найруулдаг. Тэр чинь бас их чихэр мэхэртэй зүгээр юм. Бид нар ч нэг юм хар юм уудаг болсон. Хүний бас тарих оюуныг сэргээдэг одоо сэртгэн бодоход бас нөлөөтэй байдаг гэдэг шүү дээ. Тийм ч бас яжгүй биш үү? Танах одоо усаа хаанаас зөөд юм? Усын амар орж. Энэ аманд ер манай үлж өгдөө. Тэгээ энэ аманд нэг 3 жилийн өмнө засгаас худаг гаргаж өгсөн мотортой худаг. Зөв. Тий. Гүний худаг. Зүгээр юм тий. Болог өч байгаа л да. Тэгээ бид ч одоо далхуураа.
дээрээс л. Залах уу. Хот мотортой амар юм. Үгүй ялгаа юу байх вэ байгалийн зус юм чи. Тий. Болж штэ тэгвэл. Жагт илүү цэвэр юм шиг гүний ус. Яг тэгж байгаа. Хангаан бүсдгээ сайхан тэр юм да тий. Ус ихтэй л дүү. ус яахгүй багдахгүй юм тий. Тий ус ихтэй. Тий. Энэ хойш нэг булаг байгаа дах шиг байсан. Энэ хойдхын сэрүүн булаг гэдэг. Сэрүүн булаг. Энэ хавь чи юу гэдлээ? Одоо энэ тууж байгаа миний зусцыг хамаагийн боруулаг гэдэг. Бор булаг. Тий сэрүүн булаг бор булаг хоёрын заагийн дээр л. Ямар сэрүүн булаг гэдлээ нэг нэр байгаа ч бас нэг. Ямар сэрүүн булаг гэдлээ. Сая таныг хайгаа явж байхад нэг тийм. Харцтай сэрүүн булаг. Харцтай сэрүүн булаг. Тий. Харцтай нь юу юм? Хаана? Харцтай нь доотлын энэ хөндий хэлтийн харцтай хөндий. Хуучин гол урсдаг байсан юм. Одоо ч бас мэртэл жоохон морот үед урснаа. Туулгол биш юм уу тий? Туулгол биш. Харцтай гол гэж. Хаанаас их явдаг гол юм? Ер нь энэ доохотоодгаас энэ сэрүүн булаг бор булаг хоёр нийлээд доошогоо их том болоод харцтай гол бол явж. Тэгээд юурга туулгол руу нийлд юм уу? Тий тэгээд туулгол руугаа нийлдэг. Эйси одоо жоохон багасчаад байна уу? Ер нь одоо багасчаад. Нодлын орчныг их бороотой байсан тэгээд ер нь үе туул руу хүрдэг л юм. Харцтай гэхээр одоо бодвол өвөлдөө харцтай л байдаг байх нь тий? Тий харцтай. Ер нь туулын гол ч гэсэн дуудаагаар харцалтай. Хүмүүс их орж харцанд орж ийн үү? Бишээ. Тийш тий. Харин тийм зураг сонсогдсон арай. Ороод харцанд орно. Сэлэтэл явж идэг хүмүүс хүмүүс орын барил гэж би ч харцанд орж үзээгүй. Жоо гайгаад итээ. Хөлтөд өгч юм. Одоо манай аардаг л гэдэг шүү дээ. Хамидах чинь одоо хичнээн гэдэг гинэ. Хэдэн хүүхдтэй л таашаа? 4. Одоо охин доороо 2 дүүтэй гэсэн үү? 1 дүүтэй. Хоёр охин 2 2 хүү. 2 хүү. Хамгийн том нь хүү юм уу? Хамгийн том нь хүү бас. Тэгээ хамгийн бага нь хүү юм байна. Дунд 2 нь охин. Дунд 2 нь охин. Энд чинь нэг нь байна. Сая хүү нь явж яснаа уу? Тий. 2 бага нь л ирж ин дөө одоо. Хүүхдч томорхоор ирэхгүй дүүд. Одоо оюутан болцгаацсан. Оюутан тий сая охин маань юу төгссөн. Сургууль оюутан төгсөөд нэг юу хонхны баяр. Даа чин гэхдээ өвөлдөө бас налах руугаа ороод байна уу? Тий. Ер нь нэг цаг сайхан бол нэг өвлийн нэг тал хүртэл бол надад байчих шүү. Тий. Энэ жил бол сайхан байлаа. Энэ жил би баар хавард өгчээж гарч ирлээ. За. Юу малах руугаа орчт юм уу? Үгүй малах энд айлд тавиал. Тэгээд манай хөрших манай энэ нэг ахих цуг байдیں۔ Зөв. Тэгээд манай хадбах харж хандаал. Тий харж хандаал. Тэгэл бүгдээрээ байгаад байх юу бахав те тий. Зөв. Гэтэ та ер нь мал ахуйгаа ингээд нэг юм тодорхой тоонд угаасаа ийм тоонд л байж ивэл зүгээр байгаа байна тий. Ер нь барьж байгаа. Ихсчүүл одоо хүн хүч хэрэгтэй болчихно. Тий. 2 жилийн өмнө зуднаар малынхаа 30% алдсан. Болчихсон. Тэгээд баг төлөө тэр 100% алдсан. Тэгэд мэдээ цөөсөлтэй болоо. Тэрнээс хойш ер нь мэдээ цөөсөн. Тэгээд чи ер нь би ч нэг гадуур дотор ч их явах юм дөө. Тэгэд яг одоо манай энэ рүү хот руу өрхөн болохоор бэлчээрийн даац гэдэг юм айгүй хэтрээд. Харин тэгж байгаа. Бэлчээрийн даац хэтрээд байгаа болохоор ер нь малаа их байлгах нь бас их эрсдэлтэй нэг талаасаа. Тий. Таргалахтаа ч муу юм. Тий. Бэлчээртэй ш тийм юм тий. Тий бэлчээртэй ш тийм юм. Тэгээд ер нь нэг юм тодорхой тооны ил байвал бас нэг харж амтлахад бас зүгээр юм тий. Харин тий. Тэгээд нэг одоо хүн болгоо үлж хаварж зуслаа гэдэг тэрэндээ нэг барьж явахгүй бол малч одоо тооны араас их үзэгдэхэр бас гинийл билээ. Харин тийм гэдэг энэ харин хүмүүс ашиг шим, үржин шим одоо юу гэдэг тэрийг нь одоо их боддог болсон гэдэг. Харин тий. Гэж яах шиг байсан. Манайх одоо тэгээд та яг цэвэр Монгол өхрөттэй. Тий цэвэр Монгол. Цэвэр Монгол өхөр цэвэр Монгол хаан гэдэг. Зарим хүмүүс ч нөгөө нэг ирлизжүүлээд энэ төр гэдэг нэгсэн. Манай адуу одоо энэ хэвдээ бас ер нь бол хамгийн цэвэрэнд гэдэг би цэвэр Монгол гэдэг. Цэвэр Монгол. Тэгээ ер нь одоо хүмүүс адууг нөгөө айгүй их нөгөө юу яаж та гаднаас тэгсэн импортлж оруулж ирлизжүүлээд байлээ тий. Тэгэл нөгөө Монгол адуутай ирлизжүүлээд эхний ирлиз нь 50% та гараад дараагийн ирлиз нь
25% мөвтэй, зарим нь 75-тай гэдэг нэг ирлизэн цэвэртэйгээ Ордож гин үү? дахиад ирлизжүүлэхээр чинь 75. Монгол нь 50%-тайгаа одоо хэлтүүлэхээр 25 буураад. тэгэл яваад ер нь баг нэг 6.5 хүртэл явж байгаа юм. Баг 3.1 хэд хүртэл болох юм уу гэдэггүй. Тэгээд Бас нэг шинэ үйлдвэр гараад байна. Адуунууд тэгэд идэвхжүүлэхээр хурд сайтай болж байна. Айгу хурдан болж байна. Нөгөө шин цагийн Монгол адуу гээл те. Тийм тэгээд хэлээ те. Айгу сайн хурдтай болж байна. Нөгөө талаараа тэр адуунууд өвөл яг айгу жоохон Тэсвэр мотой. өвлийг тэсвэр муутай юм байна л гэж хараад байгаа. Аа. Тий, айгу тэсвэр муутай юм байна. Тэгэл өвөл болохоор ч одоо алуу чин адуунуудаа баг талын шахууруулаад тийчих юм шүү дээ. Дотгошоо өөрөө Тий, хашаанд ойрхон болгоод. Тий. Тэгэд Монгол адууга үржүүлэх тэр гэсэн яг бүр тийм чин хараа зоригтой малчд байх юм уу те? Яг тиймэрхүү хүмүүс бас ярьж явах юм уу зурагт радио мараа. Танд юу вэ? Би ч одоо монголоор дээр юм уу гэж бодоод байна. Яг нөгөө хурдны чиглэлийнхээ адууг бас яг хурдны чиглэлээр нь байлгаад яг ирлижүүлж яах нь бас зөв л байх л та. Нэг талаараа Бас нэг юм арай өөр төрөл гаргаж ирэх гэдэг. Үгүйсгэж болохгүй л байна. Гэхдээ яг нөгөө цаатлаараа Монгол адууны юу гэдэг нь одоо яг удам угшил нь байхгүй болж байна л да. Тэгээд тэр нь бас нэг талаараа бас харамсалтай юм байна. Гэхдээ яах юм шүү дээ хаа. Таны одоо адуу ч бас одоо яваанда буцаж одоо сэргээд хүмтэн илүү сонирхоод Монгол адуу. Тий. Манай Монгол өхөр бас яг тэгээд юм те. Тэгээ махны гарц тэргээ сүүний гарц нь арай багдаад байна гээд нэг ирлизжүүлж үзээд тах шиг байна. Монгол адуу Монгол өхөр юу Монгол мад бол Монгол гадраа дассан учраас илүү нөгөө өвлийг давхах тийм одоо юу илүү байл л доо. Одоо арай нэг чанар илүү байл л доо. Тэдний чанар. Тэгэхээр нөгөө нэг ирлизжүүлэхээр дотор оруулаад байна. Тий яг ирлиз нь болохоор илүү нөгөө хэдийгээр хурд сайтай ашигшин богино хугацаанд илүү сайн боловч яг нөгөө үүдийг нөгөө даагч тийм чанарын хувьд бол одоо чирэгжилтийн хувьд бол нэг тийм сайнгүй л болов гэж байна. Яг нөгөө нэг уламжлалт аргаараа тижээхээр тий. Тий. Уламжлалт яг уламжлалт бол яанасаа жоохон татгалзаад одоо юу гэдэг ичимжүүлсэн гэдэг юм уу тэрлүү орох юм бол ирлизийн илүү ашигтай байх л та. Тийм баг шүү. Тий. Тэгээд ер нь одоо дэлхийд дахин харахад нөө бидний яриад байгаа уламжлалт гэдэг чинь одоо манай уламжлалт чинь бараг л зэрлэг шахуу өхөр байгаа даа шүү дээ. Энэ бол зэрлэг шахуу. Одоо тентгийн өвсөн эдэжтэн гээд өхөрнүүдийнх нь мах нь нөгөө нэг хадгалсан аюун хашаанд хашсныхаа бодоход арай үнэтэй байгаад идэм билээ мах нь. Бас. Тий. Гэхдээ тэр чинь ингэн хашаа хашчаад тэр дотор ол дэшүүлнэ. Бэлчээрүүлнэ. Нэг алхуулахгүй. Манай өхөр чинь бол бараг л дуул хатан давраал одоо бараг л. Тий. 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 Энэ уршаа мод руу явчихна үстэй танаахан. Тэгэн өдрийн нэг 10 км явчихад ирж байгаа юм аашаа. Багта Хэр баргийн хүний алхдаг хэмжээ шүү. Манай үлжээ нэг эндээс нэг 5-6 км. Үлжээ орчоод ирээд байгаа шүү. 10 хэдэн километр. 10 гаруй км явчаад тэнд очиод киптэд байвал гэж бахнаа тань явна үзээс. Тийм шүү дээ яг тэгнэ. Тэгээд ирж. Аа за. Тэгвэл одоо Монголын одоо мал аж ахуй бас нэг өөр төвшин рүү хөгжиж магадгүй юм байна тийм. Хөгжиж ил байна юу нь бол тэгээд илүү нөгөө сайн одоо Монгол малынхаа дархлааг авч үлдээ гэвэл одоо жоох Монголын орон байвал бас зүгээр л байна. Яг ашигшин илүү цаг хожихын хувьд илүү ашигшин байх юм бол Гэтэ яг би бас ингэж бодоод байгаа хгүй нөгөө Монгол үхрээ нэг жоохон хөдөлгөөний баг зэрэг хориод тэгээд үгдийн зохих хэмжээнд нь алхуулад ингээд нэг үзвэл арай өөр шим гарч ирэх болов ашиг шим магадгүй юм тий. Тийм тэгээд ямар ч гэсэн гэрэлтэй болсон, тогтой болсон гэдэг нь сайхан дэвшил байна. Тий. Сүүлийн үед бол интернеттэй одоо энэ гэр интернеттэй. За. Одоо ч ер нь баг нөгөө зурагтаа үзэхэ болох гэдэг юм яах гэж. За. Интернет ороод. Тэгээ болж байна. Надад бол тэр болж шүү.
Нөгөө нэг орчин үеэсээ хоцрохгүй мөртлөө Харин тий. нөгөө хуучин уламжлалт арга юугаа ер нь манай Монголын энэ нүүдэлчин соёл иргэншил дэлхийд их сонин гэсэн шүү. Харин тий. Одоо ер нь нүүдэлчнээр үлдсэн цөөхөн улсын нэг. Танах бол яг л биш те. Өвлжөөндөө очдаг. Тий. Зусландаа энэ ирчдэг. Гаслан зам дэрчдэг. Хаа нэг оторлох уу та? Оторлно. Хэд хоногор? Заримдаа нэг сар мараар явна бас. Оторлоод нэг хожир шүүнэ тэрэнд явах. Зөв зөв. Тий. Сайхан уучрлаад ирэх тус сайхан. Гол нь нөгөө хүн хүчний л асуудал байна да тий. Тий. Хүүхдүүд том болоод тус тусын амьдралаа хөөгд эхлэхээр одоо нөгөө бага эд маань одоо яваадаг бол та хоёр маань нэг цөөхөн идтэйгээ үлдээд энэ ч нэг уучраа олчих гал үзнэ үстэй. Харин Малчин болно гэж байгаа хүүхд байна танахаас. одоо алгал байна. Заримдаа болох гол байдаг, заримдаа болч байд, цагдаа болох гол байдаг. Манай маань чинь заримдаа малчин болон заримдаа цагдаа болно. Чи болох юм уу тэгээд? Үгүй гинэ. Гэтэ ер нь мал дах нэлээд чанга ажиллаа тий бас. Харин тий. За хамитхаа өнөөдөр бас бүр зорин ирж нэвтрүүлэг их боломж олгосонд баярлалаа. Тэгээд Монгол ахуйтайгаа ойрхон байгаад баярлалаа. Ахуйгаа авч үлдэж байгаа цөөхөн хийсэн бүлэг хүмүүсийн маань төлөөл шүү дээ таа чинь. Өнөөдөр нүүдэл хийгээд нүүдэл дундаа бороо ороод тэгээд суучирсан. Ачаа Танд гэж. тэгээд шинтэй. Яста тэглээ. За ингээд өнөөдрийн Radion Coffee-тэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээ өнөөдрийн манай хүндэт зочноор манай Хамит ах байлаа. За тэгээд бас Гамбаа гэж дууддаг. Энэ авийнхан бол Гамбаагаар нь танд юм билээ шүү дээ. Тий. Манай Гамбаа ах маань энэ авьдаа ингээд тэг Казак Гамбаа гэдэг юм билээ харин тий. Хамит ахын мэдхүү гэсэн чинь мэдхгүй танихгүй юм байна гингүүтээ Гамбаа гэсэн чинь ямар Гамбаа гэж байна. Мэдгүй ямар Гамбаа юм болсон чинь Казак Гамбаа ах уу тэдэр чи ийшээ гэж зааж өгч илээ. Тэгэхээр өнөөдөр манай Гамбаа ахтай ярьж сайхан ахуй амьдрал нүүдэлчин соёлын тухай хууч хөөрлөө. Тэгээд та бүхэн маань хэрвээ кофе уудаг бол Radion Coffee-г сонирхож үзээрэй. Холбогдох хугацааны дугаар 96 тэг 8 тэг 6 тэг тэг рүү залгаад хүргүүлээд аваарай. За тэгээд Хамит ахтай сайхан кофегоор кофе уунгаа хоёулаа сайхан ярилцсан. Баярлалаа Хамит. Баярлалаа. За тэгээд сайхан тусаарай. За баярлалаа. Сайхан кофе юу нэ? Мөцийг л жоох хийж лүч. Одоо жоох хийж лүч. Арай тулгаад. Жоо хоош тэнд үйдэг юм шүү. Ард хар. Ой намайг аалах. Одоо над Дийлж байгаа юм уу надад? Дарагчаад унчих. За тэгсгээд. За. Radion Coffee-г онцгой зочны сонирхолтой яриатай амталж саадсан сонсогч танд баярлалаа. Нэвтрүүлгийн талаарх таны санал хүсэлтийг авахар манай 11 46 12 12 дугаар ажиллаж байна. Radion Coffee-г та гэр бүлийн радиогоор хүлээн аваарай. Сайн цагийг хамт бүтээе.